Өдрийн мэндэ. За өнөөдөр би та нарт нөгөө Aftinvest-ийн тухай хичээлээ үргэлжлүүлж хийгээд дуусгана. Яа дуусгана гэж бол би 1 сард нэг хийсэн тийм ээ. 1 сард яг Aftinvest-ийг яаж хийх вэ гэд. Тэгээд одоо бүтэн 6 сар өнгөрлөө. 6 сар нэг удаа дүгнэлт хийж өгөөд тэгээд дараа нь оны эцсээр дахиад нэг хийж өгөөд ингээд энэ жилийн Aftinvest-ийн тухай хичээл дуусгана. За би Aftinvest-ийг 2 янзаар хийсэн ба тийм ээ. Өнгөрсөн жил хэрвээ миний бичлэгийг үзчихсэн хүмүүс бол би Binance-ийн одоо энэ автоматар тавьдаг Aftinvest-ийн яг автоматар Binance-ийн худалдаж авдаг журмаар хийж өгсөн байгаа. Дараагийн энэ жилийн 1 сард болохтой зэрэг би өөрөө сар болгон худалдаж авч одоо инвест хийсэн гэсэн. Тэгэхээр би өнөөдөр энэ бичлэгээрээ юу хэлж өгөх үү гэвэл та нарт Binance-аар авахулсан нь зүгээр юм байна уу? Эсвэл өөрөө авахулсан зүгээр юм байна? Авсан зүгээр юм байна уу? Энд одоо сайн муу талын та нарт харьцуулж хэлж өгнө. За хэрвээ анх үзэж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг мэдэхгүй байгаа бах юу яриад байна үгээ тийм ээ. За түрүүний үзэж байгаа хүмүүс бол мэдчихэж байгаа. Бид нэр 1 сарын он болгоны 1 сарын 1-ээс сар болгоны тодорхой нэг өдөр 12 сарын туршид coin худалдаж аваад тэгээд 12 сарын эцэсгэхэд дундаж үнэ гаргаад тэгээд дараагийн жилдээ нөгөө coin-осоо одоо ашиг хийдэг ийм төлөвлөгөөтэй явж байгаа. Одоо энэ 3 дахь жилдээ би бичиж байна. Тэгэхээр 2 арга байдаг. Нэг нь болохтой зэрэг Binance-д өөрт нь найдна гэсэн үг. Нөгөөх нь би өөрөө худалдаж авна гэсэн үг. За энэ Binance-ийн Aftinvest арай жоохон өөрчлөгдсөн байгаа энэ жил. Миний 1 сард өнгөрсөн жил хийжсэнээс их өөр болсон байна. За юу нь өөрчлөгдсөн бэ гэвэл өнгөрсөн жил болохтой зэрэг жишээлбэл би сар болгон биткойн юм уу эсвэл би сар болгон Ethereum, сая болгон BNB гэдэг coin худалдаж авъя гэвэл төлөвлөгөөгөө ингээд нэг нэгээр нь тавьдаг байсан. За одоо энэ болохтой зэрэг юу 10 ширхэг топ 10 ширхэг coin-ыг сар болгон нэг өдөр худалдаж авдаг ийм төлөвлөгөөтэй болцсон байна. За юу гэсэн үг гэвэл энэ subscribe гэдэг ингээд арахтаа зэрэг өнөөдрийн хувьд топ болж байгаа 10 coin байх нь тийм үү? Bitcoin, Solana, Link, Ethereum, Tron гэдэг ингээд. Тэгэхээр би хэрвээ одоо энэ эхний одоо Aftinvest-ийг Binance-д найдаж тавих юм бол энэ рүү $100 одоо жишээл би $100 орууллаа гэж бодъё тийм ээ. $100 орууллаа гэхэд энэ 10 ширхэг coin-ыг 10% нь авч өгнө гэсэн үг. Ойлгосон тийм ээ. Тэгэхээр чинь хэрвээ би одоо жишээлбэл энэ төлөвлөгөөг нь хэдүүлээ хараа. Энэ $2486 одоо ингээд Binance руу оруулаад сар болгон тэгээ $203 орно. Тэгээ сар болгон 10 coin-ыг 10% авч өгнө гэсэн үг. Худалдаж авч өгнө гэсэн үг. За тэгтээ заавалчгүй тийм байх ёстой гэвэл үгүй. Минимум нь одоо яг $50 ч байсан болно, $100 ч байсан болно, $200 ч байсан болох. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл би P2P ашиглаад Монгол төгрөгөөрөө сар болгон 100 USDT оруулаад энэ төлөвлөгөөг зохиочих юм бол надад сар болгон 10 ширхэг coin-ыг миний мөнгөөр 10%-аад авч өгнө штэ. Тэгтээ үнэ нь ямар байх вэ гэвэл яг л тэр өдрийн миний нөгөө тавьсан төлөвлөгөөний дагуу авч өгнө гэсэн үг. Нэгдүгээр анхаарах юм. За хэдүүлээ тэгвэл энд ингээд төр зур 100 гэж тавьчих. Энэ доод тал дээр би өөрөө миний USDT хаана байрлаж явах вэ гэдгийг тодорхойлж өгдөг. За spot wallet болохоор миний $100 арилжааны дансанд байна гэсэн үг. Simple earn гэд 2 дахь нь болтгон зэрэг миний $100 стейк дотор байж байна. Pandan гэхдээ зэрэг миний $100 дөнгөж нөгөө P2P ашиглаад Монгол төгрөгөөр оруулж ирэхэд энэ балансанд ордог. Pandan гэсэн. Тэгэхээр 3 баланс байна.
За аль нь дээр вэ гэж асууж иж магадгүй. Энэ бол нөгөө тухайн хүнээс шалтгаал. Нэгдүгээрт нь хэрвээ би арилжаа хийдэг болвол спот валютад байгаа мөнгө чинь одоо би арилжаа хийх гээд бэлтцсэн байж итэл миний нөгөө төлөвлөгөөний одоо худалдаж авах хугацаа болоод тэгээ таны арилжаа хийх гэсэн мөнгнөөс чинь $100 шууд автоинвест ингээд яачдаг аваад coin худалдаж авчдаг. Нэгдүгээр. Тэгэхээр энэ дээр тухайн хүн бол өөрөө яах нь төлөвлөгөөгөө гаргах нь шүү дээ. Би одоо жишээл $500 арилжаа хийдэг бол 600 буюу $100 нь миний энэ автоинвестанд орох ёстой мөнгө гэж толгойдоо бодож тэгээ тооцоолох нь. Тэгээ дараа нь энийгээ тооцоолохгүй бол нөгөө 500-аар арилжаа хийх гэжээл чинь 100 чинь энэ рүү яваад өччих болох магадлалтай тийм үү. Дараагийнх нь simple өрн байна. Стейк дотор мөнгө хийчихэд байж итэл чинь хугацаанд болчих юм бол бас эндээс ч авчих магадлалтай. Энэ бол нөгөө дөнгөж ямар нэг юмд хэрэглэх гээд дөнгөж оруулж ирчээд байж итэл чинь бас эндээс чинь авах магадлалтай гэсэн. Тэгэхээр энд би юу ч хэлэх гээд байгаа гэвэл би автоинвест хэрэглэх $100 арилжааныхаа мөнгнөөс юм уу эсвэл стейкинг хийж байгаагаасаа тусдаа байлгана гэсэн. Эсвэл би өөрөө тооцоолно гэсэн үг тийм. Энэ мөнгө чинь миний ерөөсөө автоинвестэд хэрэг болно гэдэг. За гэхдээ зэрэг хэрвээ би одоо энийгээ ингээд юун дээр тавих байхгүй юу? Жишээлбэл би нэг жилгүй нэг сар болгоно гэж тавь тийм үү? Ингээд сар болгоно гэх юм бол сар болгоны за ямар өдөр за юу гэдэг сар болгоны энд нэгдэх өдрийн өглөөний 7 цагаас гээд ингэж тавьж болох. Тэгэх юм бол weekly гэхэр чи юу гэсэн үг юу лээ? 7 хоног би буруу хэлэх гэж байна. Тэгэхээр сар биш. Энэ monthly сар болгоны за энэ нөгөө өдрөө юун дээр тааруулах гэвэл миний цалин буудаг өдрийн маргааш юм уу нөгөө өдөр гэсэн үг. За би ингээд төр зур 10 дээр тавилаа. Сар болгоны 10-ны өглөөний 7 ч юм уу өглөөний хэдэн цагаас чинь за 10 цагаас ч юм уу 7 цагаас ч юм эсвэл ингээд за би хадгалгаараа байж. Би ингээд тавьчих юм бол сар болгон надад яах нь вэ? Сар болгоны 10-ны өглөөний 7 цагт миний байгаа $100-оор энэ койнуудыг худалдаж авч өгнө шүү дээ. Энийг бол бид нэр автоинвест гэж хэлдэг. За тэгэхээр сар болгоны 10-ны өдрөөс өмнө 7-8 ч юм уу те хэдэнд би юугаа яах нь мөнгөө энэ рүү оруулсан байх нь шүү дээ. За тэгээ хаана байрлуулахаа л өөрөө шийдэх юм. За эсвэл стейкэд одоо жишээлбэл 10-наас өмнө тий одоо жишээлбэл би 10 одоо $200 оруулчлаа гэхэд 10-д $100-ын энэ сарахыг авчаад тий 7 сарахыг авчаад дахиад нэг $100 үлднэ дээ нэг мөсөн оруулсан. Тэгэхээр тэр $100 стейкт хийгээд орхичдөг. За стейкэд бас нэг яг нэг сарын дотор дараагийн 10 хүртэл нөгөө стейкэд байгаа $100 маань буюу 100 USDT маань яг нь жоохон ч гэсэн хэдэн цент надад одоо нөгөө орж ирээд байж гин гэсэн. Тэгээд дараагийн сарын 8 сарын 10 гэхэд нөгөө стейкэс чинь яг нь 100 USDT-ийг ч аваад coin ч аваад өгчөж болно. Тэгэхээр юу гэж ойлгохгүй гэвэл хэрвээ та $500 оруулах юм бол $500 оруулах юм бол 500 гэдгсэн 5 сар гэсэн үг тийм 5 USDT 500 USDT гэдэг чинь 5 сарын автоинвестийн мөнгө оруулж байгаа гэсэн. Тэгвэл сар болгон 100 үлдсэн 100-аа төр зур яах нь өөрөнд хийгээд яваад байна гэсэн. Стейклээ. Хэрвээ би энийг тэгэхгүй яах вэ? Би сар болгондоо 100-аа л оруулна гэвэл энийг авчна. Тэгэхгүй бол нөгөө тэнд байсан мөнгө юунаас чинь USDT-гээс ч авчиж магадгүй. За би энэ нөгөө арилжааныхаа 100 USDT одоо мөнгө оруулж ирсэн автоинвестийнхаа 100 USDT хоёрыг хооронд нь холихгүй гэвэл энэ фандинг гэдэг дээрээ байлгаж ирнэ гэсэн. Спот дээр байгаа мөнгөө та нар арилжаанд хэрэглэдэг. За ингээд та нар яг нь жилийн турш авдаг ийм болцсон байна. Арай өөр болцсон байгаас төрүүчээ сараас. За дараагийнх нь болохтой зэрэг би энэ болохтой зэрэг яах нь авт инвест буюу
одоо энэ bias гэдэг би иржид найдаж авах нь тий. За би болохгүй зэрэг нэг сард ямар бичлэг та нарт хийж өгсөн гэвэл би өөрөө мөнгөө оруулаад өөрөө сар болгоны 10 худалдаж авна гэж хэлсэн ба. За миний тэр нөгөө одоо жишээлбэл энэ coin market дээр би ингэж бичээд яваад идэг тийм би за ингэж би та нарт дараад үзүүлээ тий. 25 оны энэ за одоо энд ингэж миний нэг нийтдээ яах нь би та нарт хэлжсэн би 7 coin одоо хагас жил авч харуулъя гэх. Тэгэхээр хүн болгоны өөрийнх нь яах нь боломж. Манайхан нэг хүн одоо надад ямар $100 байх вштэй сард гэдэг лээ. Заавал $100 гэсэн юм ерөөсөй байхгүй штэ. Хамгийн доотлих нь $10 гэдэг байхгүй. Тэгэхээр сар болгон би $10-оор би энэ аваад иж болно. Сар болгон $20-оор би Ethereum ч юм уу, эсвэл Solana ч юм уу, Atom ч юм уу, XRP ч юм уу ингээд аваад иж болно. Тэгэхээр заавалчгүй тэд гэсэн тоо ерөөсөө байхгүй. Яагаад би 10 гэж байгаа гэвэл арилжаа угаасаа $10-оос эхэлдэг байхгүй. Тийм болохоор мэдээж яг 10 гэхэр чи нөгөө шимтгэлээ төлөөд арай хөөрөхгүй тийм үү. Тэгэхээр чи нэг $15 сар болгон би $15 би NB гэдэг coin авнаа л гэсэн төлөвлөгөө тавина гэсэн. За тэгэхээр одоо би энэ дээр та нарт харууллаа тийм. За би ингээд 1 сар, 2 сар, 3 сар. Энэ 4 сар нь одоо хайцсан болоо. Би тэмдэглэхээ мартаж штэ тий. Зайлаа би өөр coin дээр харуулдаг та нарт. За жишээлбэл Ethereum дээр харуулъя. За энэ 1 2 3 4 5 сар байхгүй. Яг гэвэл би 5 сард өөрөө яг 10-ныхаа өдөр байхгүй явж байгаад тий. Тэгээд дараа нь би 6 сартаа нөхөж авсан. Тэгэхээр би энд $10-оор сар болгоны $10-оор Ethereum авч ирсэн бол 5 6 сархыг $20 шууд авцсан байна шүү дээ. За тэгэд үнэн хараарай. 1 сард би 3237-аар авч ирсэн бол 2 сард би 2659, 2000, 1515, априлд бол юунд 4 сард бол аягүй хямдхан авсан бэ. За энд болохоор яагаад за 2735. Тэгэхээр би 6 сарын дундаж үнэ одоо гаргаж ирэх юм ч тий. Тэгээд 6 сарда хуваангууд дундаж үнэ гарч ирээд би тэрнээс хойш одоо жишээлбэл энэ дээр миний $64 аюу одоо coin худалдаж авсан өнөөдрийн байдлаар бол яг нь би $3 ашигтай ажиллаж байна гэсэн. Би яг өнөөдрийн үнээр зарах юм бол би яг нь $3 ашиг авах нь шүү. За одоо би та нарт юу хэлж хүү гэвэл автоматар тавьсан дээр юм байна уу? Өөрөө худалдаж авсан дээр юм байна уу гэдгийг ялгааг нь хэлж өгч байна. За автоматар тавихаар уг нь аягүй амар байдгийг. $20, $30 сар болгондоо харин мартахгүй л тэр мөнгө чинь байж ивэл нэг мэдхнээ намайг энд явж яхад аваад өгчдөг тий. Тэгэхээр өөрөө худалдаж авахаар одоо жишээл би 5 сард авч чадаагүй байх нь шүү дээ. Яагаад гэвэл 5 сард би гэртээ байхгүй байжгаад тэгээд ингэж авч чадаагүй гэдэг юм. Эсвэл би одоо 5 сард мартцсан явж байдаг ч юм уу. Эсвэл 5 сард мөнгө төгрөний боломжгүй ч байдаг юм уу. Тэгээ ингэж авалгүй явчихдаг. За нэгд хоёрт нь гэвэл тэгэхээр нөгөө автоматар утгатай зэрэг би нэг л удаа одоо жишээл энд 1 2 3 4 5 гэдэг чинь 5 сарын $50 оруулсан байхад надад ерөөсөө надтай надгүйгээр $50-аар аваад өгсөн байх байж тийм үү. За тэгэхээр би энд бол айгүй бол нөгөө нэг 5 сарын үнэ нь 2735-аас их байсан уу бага байсан уу би бас мэдэхгүй те. Тэгэхээр чинь айгүй л ашигтай ч байсан байж болох юм. Ашиггүй ч байсан байж болох юм. За одоо жишээл хэдүүлээ хараатай энэ дээр 5 сарын биш хойш ууршаа 5 сарын 5 сарын 11 хэдүүлээ хараа. За ингээд 2421 харж байгаач 5 сарын 10. Хэрвээ би 5 сарын 10-нд авсан болвол энэ 2735 сарын хямд үнээр авах байсан биз дээ. Тийм байгаа зү. Тэгтэн зэрэг би бас энэ дээр одоо 1 сард би өмнөний алдагдлал хийсэн байна гэсэн. Ашгаал алдсан гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна уу гэвэл яг автоматар авах юм бол энийг ийм сайн талтай байсан. За хоёр дахь нэг юм нь сэтгэл зүйн хувьд айгүй одоо юу гэдэг нь те хэцүү байсан байд юм байна. Өөрөө авахаар. Ягаад гэвэл
ялангуяа шин зах зээл рүү дөнгөж шин орж байгаа хүмүүст одоо өөрөө худалдаж авахаар жишээлбэл биткойн гэлээ гэхэд өнөөдрийн байдлаар одоо 107,744 тийм бүр 111 хүрсэн шүү дээ 111 110 хүрсэн. Яг нөгөө миний биткойн авдаг өдөр 10-нд үнэ нь одоо 109,000 хүрчих юм бол айж эхэлдэг хүн. Тэгээ хэтэрхий үнэтэй авах гэж юм санагдаад. А хэрвээ би Binance дээр автоматар тавьсан бол тэр айлт бол байхгүй шүү дээ. Нэг мэдхийнэ л авцсан л байна гэсэн үг тий. За тэгэхээр энд юу нөгөө үннээс нь болоо цаа шиг үнийн хямдрахаар авчигээд хойшлуулцдаг. Тэгтэл үнэн нь бүр өсөд явчих магадгүй. Тийм болохоор энэ дээр нөгөө сэтгэл зүгээ давж гарна гэдэг нэг асуудал байна. Сэтгэл зүгээ давж гарч ийж би яг л нөгөө 10-даа юм уу 3-даа ч юм уу 4-дөө ч юм уу 15-даа ч юм уу авч чадах юм. А тэгвэл яг 15-нд өөрөө авах гэж итэл чинь биткойн 110 болчихгоо ёо өстэй амар үнэтэй болио гэд болчих гээд идэг. Тэгээ энэ бол нөгөө сэтгэл зүйн хувьд гэсэн үг. За тэгэхээр хэрвээ би ерөөсөө би хийн гэсэн юм аа л хийн. Би ерөөсөө 12 сардаа л 12 сарынхаа нөгөө инвестиг хийн л гэсэн бол надад үнэн хамаагүй гэд сэтгэл зүгээ барьж чадах юм бол энэ тэрэнд хамаагүй. Тэгэхээр автоматар авах, өөрөө авах хоёрын хооронд бас нэг ийм яах нь зөрөө гарч ирэх. За 3 дахь нь юу гэвэл хүн нөгөө нэг хэрвээ зах зээлийн сайн судалдаг хүмүүс бол тий одоо за энэ коинч миний энэ авч исэн коинч нэг л явааргүй болчлоо шүү гэд бодох тохиолдол гарч магадгүй. Энэ нэг л нэг болохоо болчихж гэдэг юм дээ. Би энийг л нэг миний нэг сэтгэл санаанд хүрэхэ болчлоо гэх юм бол өөрөө авч байгаа тохиолдолд би яах нь нөгөөдхийг болоод харин тэр одоо $10-оор би өөр коин руу $10 оруулж болно. Энэ бол тухайн хүний жишээлбэл би за болио энэ 10-ыг авах болоод энэ 10-ыг нөгөө тийш нь өөр коин авчиг гэж бас болох л юм. Тэгэхээр бол нөгөө зах зээлийн судалдаг хүмүүсийн хувьд бол тий ингэж бол. За дөрөвт нь болохоор энэ нөгөө alt season гэд ярьдэн шүү дээ тийм ээ жижиг коинуудын үн өсдөг. Уг нь бол яг жинхэнэ ном дүрмээрээ бол биткойн өсөөд биткойн урангууд alt season эхэлдэг. Дээр үед уг нь тэгдэг байсан. Одоо бол нөгөө энэ дэлхийн ийм одоо мөргөлдөөн янз бүрийн дайн тий тэгээд бас нөгөө энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн ингээд нэг ийм тийм эрсдэлтэй мэдээллүүд ингээд энэс болоод сүүлийн үед энэ зах зээл маань айгүй одоо генет өсөж генет буурдаг ийм болоод байна. Нэгэсэндээ нөгөө ном журмаараа явахгүй зөвхөн одоо мэдээллийн анализ хийдэг хүмүүс л одоо энийг ажиглана гэхээс тий одоо жишээлбэл өчигдөр ороо шүн одоо тэр мэдээлэл хийдэг хүмүүс за одоо өчигдөр ч гэдэг юм уржигдөр шүн ч гэдэг юм одоо ингээ мөргөлдөөн Иран Израилийн мөргөлдөөн болоо гэхэд зах зээл яаж хүлээж авах уу гэдгийг судалдаг хүмүүс болохтон зэрэг тий ингээд ойролцоогоор мэднэ. Тэрнээс ус зах зээлээ судалдаггүй мэддэггүй огт мэдхгүй хүмүүс бол нэг Трампын хэлсэн үгнээс болол нэг доошоо дэшээ болоод тий хүмүүс одоо маш их алдаанд орж байгаа гэсэн. Маш их алдагдал хүлээж байгаа зарим нь ч сайн байгаа гэсэн. Тэгэхээр энэс болоод нөгөө криптовалютын зах зээл маань хуучин ингээд яг нөгөө биткойн унахаар алт сезон эхэлдэг гэдэг юм маань алдагдчихад байгаа. За тийм болохоор нөгөө автинвест хийж байгаа хүмүүс чинь жижиг койнуудаа ингээд нөгөө яг дөрмээрээ за одоо утгагүй алт сезон эхлэх гэж ингээд хүлээгээ сууж идэлж ерөөсөө өсөхгүй байна гэсэн үг байхгүй юу? За тийм тохиолдолд яг нөгөө ямар нэгэн альткойныг одоо сольж болох юм. Жишээлбэл ямар нэгэн жижигхэн койн худалдаад аваад явж идэл хакер дуудсан байдаг тий.